түр маска шиг болж. За, комментатор нэвтрүүлгийн баг Синий телевизийн яг хойтол, чанга хойтол. Холидийн буудлын дэргэд. За, Чуурхай зар гэсэн байрны яг доолтод энэ Папа рестораны иргэдэн зогсож байна. Өнөөдөр энэ төв уламжинд зогсож байгаа учир юу гэвэл орон нутгаас болоод хотын олон дүүргүүдээс манай комментатор нэвтрүүлгийн утсаар ярьж эрүүл мэндийн сэдвээр нэвтрүүлэг хийж хүссэн байгаа. Тэгээ энэ нөхдөр пептид гэдэг энэ эсийн тухай одоо нэг мэдээллийг дэлгэрэнгүй авч өгч хүссэн байна. Тэгэхээр бидний одоо холбогдсон юугаар бол энэ Шуурхай зар гэсэн энэ өндөр хар байшингийн энэ 3 дахь урд нь за одоо бидний зорж ирсэн компани байгаа байна. Ингээд хамт дотгошоо орцгоо. За маска зүгэл орондоо. За энэ ширүүр компани гэдэг. За энэ алтан тоон. Тэгэхээр энэ юм шиг байна. За энэ дэш хатсан шүү. Дэш орчих уу. Хамт орчих уу. За сайн байцгаана уу. Сайн байна. Хаусаа сайхан уу? Ханаад давгүй юу? Давгүй. За тав хаашаа явж байна? Сургалтын имшлэг хийгээд байна. Харин тийм. Бид хаашаа явж байна? Хоолнд очиход дээгүүр гарсныг юм санаж байгаа. Бид нар комментатор нэвтрүүлгээс явж байгаа. За нэг оруулах. За энэ алтан тоон гэсэн компани авсаа. Энэ бидний одоо зорж ирж байгаа газар юм шиг байна. За ийшээ орно. За энэ бол алтан тоон компани. За сайн байна уу? Сайн байна. За бид нар бас нэлээд олон манай үзэгч биднэртэй уулзаар холбогдсон байна. Тэгээд энэ Peptid гэдэг компани тухай эрүүл мэндийн сэдвээр нэвтрүүлэг хийж өгсөн. Таахан зүйл бид зөв газар ирсэн байна уу? За зөв газар ирсэн байна. Одоо манай алтан тоон компани та тавтаа морилно. Одоо захиа тийш гарч уулзаад манай зөвлөгөөг аваарай. За. За. Сайн байна уу? За сайхан уу? Сайн байна. За. Намаа их хот гэдэг комментатор хийж байгаа. За. Комментатор төлөвлөж. Тэгээд манай үзэгч олон болсон нэлээд олон үзэгч хандсан байгаа. Хотоос, орон нутгаас. Тэгээд энэ алтан тоон гэсэн компанийг зорч мэдээлэл дэлгэрэнгүй авч өгч хүссэн байна. Оо за. Тэгээд юу бол зөв газар ирсэн байна. Тийм ээ. Та яг зөв газар ирсэн байна. Та хэн блэ? Би Мэмүрсрэн байгаа. За түр маска авчих тийм авсан дээр. Намайг Мэмүрсрэн гэдэг. За. За би одоо энэ алтан тоон компани одоо Монгол дахь салбар дээр одоо ажиллаж байгаа. За би салбарын захирлуу. Тийм ерөнхийдөө одоогор нэг хувьцаа эзэмшигч буюу салбарыг хариуцж байгаа Монголдо. Тийм. За хоёул суугаад ярьчихлаа. За та хэлсэн. Хай доктор. За баярлалаа. За би бас түрүү сая хэлсэндээ өөрөө бас үзэгчдийн хүсэлтээр танаа одоо алтан тоонд компани зорж илээ. Сайхан нэр биш алтан тоон гэдэг тийм ээ? Тий. Энэ бас их монгол нэр байна. Бэлгшээлтэй сайхан нэр тий. Ер нь тоон дээвэр суугаар явж шүү дээ. Тий. Бүгдийг нь зангиж холбосон. Ааха тий. Тэгээд энээсээ бас ингээд нөгөө лого эмблем ч гэсэн ингээд нөгөө холбогдсон холбоотой одоо манай компанийн хувьд бол эдгсийн холбоосыг үүсгэж хүний эсийн одоо дахиж нөхөрлөж одоо хүнийг буцаад тэр эрч хүчтэй болгодог гол бүтээгдэхүүн байна. Тийм тэгэхээр энэ дээр бас ингээд эсийн холбоосыг одоо логон дээр хүртэл ингээд холбож өгсөн байна. Долоо бурхан од шиг харагдаж шүү дээ. Тийм. Тийм ээ. Энэ долоо бурхан од гэж хэлчих шиг болохоор харагдаж шүү дээ. Тийм. За та яаж яагаад одоо энэ алтан тоон гэсэн компанитай холбогдоод Монголын салбарыг ингээд үүсгэн байгуулад явж энэ саяхнаас л нэгдсэн гэж ойлгоод байна шүү дээ. Тэгсэн. Тэ шин тутам. Тий. Миний хувьд бол ер нь одоо
энэ компанитай холбогдоод энийг ингээд Монголд дэлгэрүүлээд хүмүүст хэлчихэж гэдэг юм уу ийм огт санаагүй. Ерөөсөө би өөрөө компани энэ пептид гэдэг юмыг сонирхож хэрэгэлсэн хүн байна. Хэрэглэгчтэй. За хэрэглэгч. За би өөрөө одоо олон жилийн өмнө одоо энэ хөдөө орон нутагт явж байгаад хүний амь аврах шаардлага тулгараад тэгээд ямар ч эмнэлгийн бус нөхцөлд одоо цус хэлбээд донор хийсэн юм уу? Тий донор. Би өөрөө донор хүн л өөргөө гүйцэтгээд ингээд өөрийнхөө дагуу явж байгаад ингээд аргагүй байдалд ороод одоо тэр халдвар авсан. Тэгээд илгэний халдвар вирусын халдвар. Тэгээд тэрийг мэдэхгүй халдвар авснаа явахгүй мэдэхгүй явж байгаад нөгөө монголчуудын ярьдгаар илгэний нөгөө шприцний шар гэдэг шүү дээ. Тийм өвчин аваад өвчин тусаад шпризээр дамжсан халдвар аваад тэгээд тэрийг мэдэхгүй өвчин тэгж халдвар авснаа мэдэхгүй явж байгаад хүчтэй төгсөн байхгүй юу? Нөгөө комд ороод. За хөндрүүлээд. За тэгээд маш хүнд байдалтай одоо тэр нөхцөл бас амьд гарсан. За тэгээд тэр чигээр нөгөө илгэний өвчтэй олон жил явцсан. За тэгээд хэд оны үе? Одоо 17 жилийн өмнө гэдэг чинь одоо маш би ч өөрөө 30 дөнгөж 30 хэдтэй 30 хүрж исэн. Эд сайхан одоо эд залуу наснда. За тэгээд тэр цагаас хойш ерөнхийдөө одоо эрүүл амьдрах арга ухааныг л одоо маш их судалж явсан. Ерөөсөө одоо тэр монголчуудынхаа ухаанаас судлаад эрүүл амьдрахын одоо тэр мацаг ухааныг хүртэл судлаад ол групп хөтлөөд Монгол мацаг гэдэг одоо миний өөрөө хөтэлдэг групп байдаг юм бас. За тэгээ олон хүмүүсийг эрүүл амьдрах энэ одоо зөв хооллох арга ухаанд бас уриалдаг. За дээрэс нь өөрийгөө судлахын ухааны одоо номоо хүртэл гаргаж одоо олонд хүргэсэн. За тэгээ эрүүл амьдрахаа. За тэгэхээр тэр явц нь өөрөө бас ингээд өвчин зовлон үзчихээр тэр хүнд бэрхшээлийг туулчаар хүн чинь хүнийг эрүүл байгаасаа л гэж их хүсдэг юм байлээ. За миний хувьд бол тэгдэг. Байсан тэгээ өөрийгөө судлахын гайхамшиг ном маань одоо 5 дахь удаага хэвлэгдээд хэрэглэгч. Одоо оюунлаг хэрэглээ. Одоо өөрийгөө өөртөө хайртай хүмүүсийн хэрэглээнд одоо маш их сайн төгсөн байдгийг. За тэгээд тэн дээр юу гэхээр нөгөө ментал хүнд хавдар туссан гэсэн үг үү? Тийм би ерөнхийдөө одоо тэр илгэний цирроз чинь явцын дунд ингээд дотроос чинь идээд идэг юм шүү дээ. Тэр C вирус чинь хүнийг одоо чимээгүй тахал гэж хэлдэг юм байлээ. За тэгээд дотроос нь идээд ингээд дархлаагүй болгоод эдисийн эргэтнээр идээд идэг. Цусаар нь одоо тэр дархлаагүй болчихор чинь тэр бие организм чинь өрөвсөл байнга явагдчихийдэг. За тэгээд илгэний цирроз маань хавдрын төвшөнд очоод тэгээд дээрэс нь дахиад цөсөн дээр бөөрөн дээр савн дээр хавдар үсээд тэгээд ерөнхийдөө өсрөдөг. Ерөнхийдөө дархлаа сулрахаар чинь л нөгөө эдис чинь эрдэс дижээлгүй болоод одоо тэр өвчлөл гэдэг юм үүсээд нөгөө эс үхээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чинь л өвчин л үүсээд байгаа шүү дээ. Үүсгээд байгаа эрхтнүүдийн өвчлөл гэдэг маань эсийн өвчлөл одоо үхсэн эсийг бөөгнөрл шүү дээ. Эзэндээ одоо тэр гомдсон эсийн өвчлөлийг хавдар гинэ гэж хэлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө тэр эс маань өөрөө хүчээд бүрэн цэвэрлэгдэж биеэс гарч чадахгүй дархлаас бол өөрийн нөгөө эс маань нөхөрлөж эргэж төлжиж чадахгүй байснаас болж л өвчин тусдгийг байлээ. Тэгээд тэрийг одоо явцын донд бид нар одоо би өөрийнхөө одоо тэр өөрийнхөө өвдөж зовсон шалтгаанаас мэдэж одоо тэрийг биеэсээ цэвэрлж гаргах гэж тэр хүмүүстэй хамт мацаглаж тэр бохир эсэл цэвэрлэх гэдэг юм шүү дээ. Мацаг. Та мэдээч хэрэг одоо энэ ангаах ухаанаар их явсан бай таар. Маш их явсан тийм. Өнгөрсөн хугацаанд тийм. Тэгээд энэ хүн одоо юу гэдэг тодорхой хэмжээгээр өвчин усаад ингээд асуудал үүсэхдээ бол хүн өөрөө бас олон зүйл хайдаг. Тэгдэг. Тий. Ямар арга зам байна. Тэгээд одоо бөөгөөр явуун, ламаар явуун тий. Тэгээд дээр нь одоо өөрөө боломжч юу гэдэг хайдаг. Тий. Тэгсэн ерөнхийдөө одоо ингээд боломжийг хайгаал сүлдээ эцсийн мохор төрөхөр өөрөө өөрийг л аврах юм байна гэдгийг ойлгох юм бэл. Тэгээд л одоо эмнэлгээр яваад сүлдээ цөхрөл аршаан ус нөгөө өвдсөн өвс хүртэл зулгаан гэж ярьдаг штэ. Тэгэхээр өстөө тэр уул хадаар хисээд өвс ногоо хүртэл зулгаагаад одоо тэр хэрэгтэй юу байна хайгаад ус аршаан хайгаад одоо би Монголынхаа аршаан сувлал одоо тэр илэгний хотоодны одоо энэ бид хэрэгтэй гэсэн аршаан болгоноор орж одоо 100 болгон одоо хаана аршаан сувлал байна тэр болгоныг хайж явдаг байсан. Би Арангаан цэцэрлэгийн тэр вирус устгадаг аршаан гэдэг би 7-8 жил одоо очиж зунжангаа одоо явж тэрнээс уужгаал ирдэг чигшээтэй. Тэгэл одоо хаа байсан одоо тэнд сайн тэр энэ сайн гэсэн болгоныг л идэж ууж хэргэлдэг. За эхлээд ч бол одоо лам бөөгөр явсан явдаг байсан. Сүүлдээ за худлаа юм байна. Өөрийгөө олох л хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод тэгээд л одоо өөртөө төвлөрөх ухаан за өөрийгөө судлахын ухаан гэл одоо маш их олон юм судалсан да. Тэгээд явцын дунд ерөөсөө пептид гэдэг юмыг би
жил гарны өмнө л одоо анх мэдээллийг авч ирсэн. Яаж мэдээ? Яаж авах? Ерөнхийдөө одоо нөгөө хүн чинь судлаад ахаар одоо англи дээр, Япон дээр одоо Орос дээр ингээд ороод пептидийн талаар судалгаа авах юм бол маш их дэлгэрэнгүй мэдээлэлүүд байдаг. Ерөнхийдөө би нэг тийм пептид гэдэг юм байдаг юм байна гэдгийг бол зүгээр бүр ойлгож мэдээгүй зүгээр эсийн одоо зохицуулагч аахгүй. За тэгээд би санаандгүй азар ерөнхийдөө нэг чихний үзүүрт ингээд нэг сонссон жоохон ингээд нэг пептид гэдэг юм бол маш хэрэгтэй байна гэдгийг ойлгох одоо хальт сонссон байсан. Тэгтэл өнгөрсөн одоо 19 оны 8 сард одоо Монголд ингээд яг энэ пептидийн компани хүн ирж таарсан юм байлээ. Тэгээд би тэр үнийг мэдэхгүй танихгүй зүгээр хүн дээр хүмүүс дээр ингээд одоо ярилцаад пептид гэдэг юм гээд яриа сууж байхад би наадах чи юу гинэ одоо надаа хэлээд өгдөө ямар утга учиртай надаа нэг хэлээд өг гэж тэр хүний бүр ингээд хүлээж байгаа дуудаж уулзаад тэгээд анх одоо энэ Алтан тооны компани тэр менежер сайхна гэж хүнтэй таарад тэгээд би өөрөө авч уусан. Тэгээд авч уугаад би 3 сар за 2 сар гарсан юм да. Уугаад миний нөгөө хяналтанд байдаг эмч маань шинжилгээг өгөх гэдэг хяналтанд байдаг учраас тэгээ шинжилгээг өгөх болт 10 сарын 7-нд яг шинжилгээ маань өгөгдөж таарсан. Тэгээд шинжилгээ гарсан чинь нөгөө төгөлтүүд гарсан чинь манай эмч маань өөрөө гайхаад үгүй чи чинь юу хэрэглээд юу идэж уучваа чиний наад шинжилгээ чи ямар сайхан гарч байгаа нөгөө илгэний чи алаад тасаад тэнцвэрчсэн. За тэгээд нөгөө яхаа зурагт нь ойлт байхгүй одоо бүр маш гоё ингээ угаагаа тавьсан юм шиг. За тэгээд нөгөө сав өндгөч бөөрөн дээр ямар ч асуудал байхгүй. Үсрхийл байхгүй. Байхгүй. Тэгээ ор мөргөө ингээд байхгүй нөгөө геста юмнууд нөгөө үс хавдрын юмнууд нь байхгүй болцсон. Тэгээ бүр гайхаад чи одоо юу хэрэглэж байгаа би эмчтэй өнөөл хэлж байгаа юм чи юм 50 тэрэг гэж юм хэрэгэлсэн. За манай юуны хавдрын эмч. Манай нөгөө дүүргийн Баян Зүрх дүүргийн соёлмаа гэдэг одоо миний яг хяналтын эмч байгаа. Одоо энэ хавдрын энэ хавдрын эмч байхгүй. Тэгээ халдвартын эмч. Тэр эмч маань өөрөө бас гайхчихсан. Тэгээд эмч бол баярлал. Баярлалгүй яхаа хүн нэг юм чи хэвээ ямар юу гоё болчихваа. Хэвээ төрөл харилцч чи минь шинээр ингээд төрсөн юм шиг гоё болчих гээд одоо тэр эмч маань өөрөө надад маш их санаа зовдөг. Би ч нөгөө их орон газар шорооныхаа уул усыг хамгаалах гээд одоо тэнэд эмчээсээ зүхтайгаа зарим үед явцдаг, араас уцтдаг тийм. Би ч нөгөө 2017 онд Монгол улсын цэвэр усны нөөц одоо Хүсгэл аймагт газар орныг ухах гэж байна гэсэн одоо тэр мэдээллийг аваад би одоо хүмүүсийг уриалсан чи одоо нэг сайн хөдлөхгүйсэн. Гэхдээ Хүсгэл нутгийн залуучууд бол хөдөлсөн. За тэр газар нутгаа ухах гэж байгааг хараад би өөрийн ирэхгүй уйлаад би Хүсгэл аймагт очиод нөгөө утсаараа ингээд төв талбайд нөгөө даваад орчин талбай дээр лайв хийгээд одоо хүмүүсийг уриалаад дуудаад тэгээд нэгд өдөр нь 7 залуу, хоёрд өдөр нь 14 залуу, за 15 залуу, гуравд өдөр нь 300 залуу ирж би тэр Хүсгэл аймагт Монгол улсын маань ирээдүйн болсон үр хойчийн маань тэр одоо цэвэр тунгалаг усны нөөцийг ухах гэжсэн одоо тэр айхтар нөхдүүдийг одоо хууль бусаар очсон, хууль бусаар ирэх авчихсан ингээд очсон байхад нь одоо шагсаад цуглаан хийж одоо хөөж явуулж исэн. За тэгээд уул уурхаагүй Хүсгэл гэж төрөн бүсгүй аваад одоо төрсэн олон хүмүүс байдаг. Тэгэхээр одоо таавал хүслэх биш. Тэг би бол яг Арангаа нутгийн аав ээж маань бол Арангаагаас гаралтай. Тэр нэг нутаг юм биш үү? Тий. Тийм байна. Та Арангаа айлсан юм. Манай их Тамирын. Манайх ээж маань Цахирын гаралтай, аав маань Хашаа төр талын гаралтай тийм. Тэгээд одоо Арангаагаас аяж тасарсан гэхээр тэр Хүсгэл аймгийн Галчир Шинэдэр гэдэг сум байдаг шүү дээ. Галт залгаа тэр Арангаагаас нөгөө Хүсгэл аймгийг байгуулахдаа таслаад авцсан. Тийм. Тэр сумд манай ээж нутгалж ирсэн. Тэгээд Хүсгэл рүү одоо бас би 10 жил сургуулаа бол тэнд төгссөн. Хүсгэл аймгийн Шинэдэр сумд. За тэгээд та бол бас тэгвэл тухайн үед бас энэ яг манай хэвлэл мэдээллийн ажилтнуудын тий за юу гэдгийг олныг одоо аливаа асуудлыг олон анхаарал төрүүлдэг ажлыг бол хийж бас үр дүнгийн үзсэн байна шүү дээ. Тий яг би зүгээр би нэг хэвлэл мэдээлэлээр одоо хүмүүсийг дуудаа тэр телевизийг дуудаад ч юм уу одоо ингээд нөгөө мөнгөний төлөө сурвалжлага нэвтрүүлэг хийж чадаагүй ч би чадахгүй ч гэсэн би энэ онлайн сошиал ертөнцийн Хүсгэл аймгийн ард түмэн бол намайг одоо
хайрлах нь үнэхээр одоо нутгийн минь хайрлал тэмцэж байгаа гэж маш хайрдаг. Яагаад би тэрийг ярих болсон шалтгаан бэ гэхээр тех явцад би ингээд одоо нөгөө хүнд өвчтөй хүн явж чадхаа ичдэг. Би машинаа бариад явж байгаа л одоо нэг Эрдэнэт дархан ороод явж чадхаа бол бүтэн өдөржингөө байж байгаа л эмнэлэгт нь очиж нэг шингээ хийлгээ цаашаа Эрдэнэт ороод Эрдэнэт орчоод тэндээсээ явж чадхаагаа жолооч аваад цаашаа явдаг. Жол нэг дүүгээч гуйд юм хамаатай ядардаг байна тий. Ядардаг маш их ядардаг шүү дээ энэ илгэний өвчин чинь. Хоёр эмэгтэй хүн надтай од гээд одоо Хөсгөл аймагаас гаралтай үнэхээр одоо их нутгаа гэсэн сэтгэлтэй тийм ихч хамт явдаг байсан. Тэр ихчийн хандсааг бол би бас ганцхан хүүхдтэйгээ хоёулахнаа яваад бол бас л хэцүү л байх байсан. Тэр ихчтэй одоо хүн танихгүй. Тэгээд тэр ихч болохоор Улаанбаатар хот төрсөн. Зөвхөн Хөсгөл аймгийн гаралтай. Тэгээд тэр ихч маань бол одоо намайг яаж явж ирснийг бол бүрэн мэддэг. Тэгээд явж чадхаа ячаал ингээл 3 цаг хэрэг ингээд бүр суудалтаараа эргэж хөвтөж байгаа л арай нэг сэхэ авахаараа цаашаа явдаг ч юм уу тий. Тэгж явж байгаа одоо ингээд бодох нь тэгж явж байгаа л өгсөн бол хүүхэд мань тэр хоёр одоо яах байсан бол гэж одоо боддөг ш. Тэгээд бас тийм азар одоо хүний нэг буян гэж байдгийм байна л гэж би одоо муу юм хийхгүй одоо ингэж явж байхад ямар нэгэн одоо бэлэг ирдэг юм а гэж хэлдэг шүү дээ. Яагаад би нэг тийм учраас надад энэ бэлэг ирж энэ Алтан таун компани энэ одоо дэлхийд 18 удаагийн Нобелийн шагнал хүртсэн юм гэж би угаасаа сонсоогүй. Тэгтэл энэ 50 гэдэг юм 18 удаа Нобелийн шагнал хүртсэн. Тэгээд энэ буйны улсын хүн надтай таарад энэ одоо манай Алтан таун компани захирлын Төмөр Анс гэж хүн бол Арангаагаас гаралтай хүн баг. За тэгтэл одоо та тэр нутгийн хүн ба шүү. Тийм байна. Харин тий би гарал үүсэл нь ингэж ярихад би үнэхээр их баярлсан. Тэгээд манай тэгтэл яасан гэсэн чинь тэр хүн маань одоо би нэг танихгүй. Тэр сайхан гэж одоо сайхан эмэгтэй энэ юу даргангийн бүсгүй байлаа бас. Даргангаас бас гаралтай аав ээж нь. Тэгээ бас өөр Монголд ингээ бас одоо хил бидний чинь нэг өдөр л тасалсан шүү дээ угаасаа тэр хусгалын үед тэгээд тийм аан цаана гарцсан. Тэгээд тэр бүсгүй ингээд Монголд ирж явж байхад нь таарад би 50-д авч уугаад за 2 сар гарan болоод ингээд хэрэглээд шинжилгээ өгсөн чи юм болцсон чи би гэдэг хүн чинь баялдаг юм байна шүү дээ. Нөгөө ингээд хүний царай чинь яадгийг нөгөө илгэний өвчтөн хүн чинь ингээд тасаар болчихдог шүү дээ. Ингээд би ийм хар царайтай ингээд удасныхаа нүрс. Тийм бараг л ийм. Тэгээд ингээд арсан ингээд унцсан сэлхийгээд унцсан. Би муутай хүн ямар л өөдтэй байж дээ. Тэгээд намайг ингээд өөр болсон чи хүмүүс яадаг. За би яхаа ууж хавцтай би ийм ууж байгаа штайгаа юм байна гэл ингээд хэлнэ шүү дээ. Хүмүүс тэгтэл чамааг харъя. Бараг өхүүл араас чинь дагаад өхөө чамааг гоё болчихвол би бас сонирхоо гэдэг ингэж байгаа. Тэгээд би аваад ингээд гоё болоод бүр сайхан болоод ингээд ирсэн чи хүмүүс яасан гэхээр одоо шинжилгээ гараад ирээд би бөөнл баяр хүн тэр баяр жаргалаа бус нэг оодтойхоо хүмүүстэй л хувааш шүү дээ. Хуваалцсан шүү. Тэгээд одоо шинжилгээ юм гарчлаа. Би тэгэл хараад хүмүүс нөгөө амьдуу гэдэгээс хүмүүс түү ямар гоё болчихоо гэдэг хэлж байгаа байхгүй. Тэгээд би 12 сар гэхэд бүр намайг ингээд уугаад гоё болцсон ч хажуу таньдаг хүмүүс ингээд надаа нэг 3-ыг аваад өгөөч надаа хэдийг аваад өгөөч гэх ингээд захирлаад тэгсэн чинь би нөгөөдхөө яаж авах мэдэхгүй өөр Монгол руу утсаар нөгөө үе чат мат байхгүй утсаар нөгөө утсыг олж гоод заалгалаа нөгөөдхөө олигтойч одоо холбогдож чадахгүй надад ийм 50 гэдэг юм хэрэгтэй байна гэсэн мөнгөө яаж ойлгохаач мэдэхгүй за ингээд тэгээд 12 тэгээд 350 50 надад ирдэг одоо тэр хүмүүсийн захиалга 90-аас ингээд дамжаад л одоо нэг хичнээн удлаад байгаа 19 онд. Тэгээд нөгөө хүмүүс чинь уугаад ингээд ирсэн чинь бүр маш сайхан үр дүнгууд гарч ийн гэл ингэсэн. Тэгээд бид нар 2019 оны 12 сарын 29-нд одоо энэ 50 дуугаад хэрэгэлсэн сонирхсан хүмүүсийг Хөх хотод энэ компани урьлаа. За ингээд очсон чинь энэ компанийхаа захиралтай танилцлаа, уулзлаа тэгтэл одоо арангаан гаралтай хөөн гэдэг ингээд би ерөөсөө энэ 50-д энэ эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг ингээд олон жил судалсан. Тэгээд би одоо энэ Монгол элэг нэгт ахын дүүсийн төлөө би энэ бүхнийг зориулаад ингээд хийхээр одоо ингээд өөрөө сэтгэл шулуудаад энэ 50-ийг Герман технологи, Япон патентаар ингээд одоо захиалгаар улсынхаа үйлдвэрийн одоо эрүүл мэндийн шинжилгээ ухааны технологийн улсын үйлдвэртэй одоо энэ захиалаад одоо энэ 50-ийг ингэж Монгол цэцнүүдтэй зориулж одоо ингээд хийж байна. Одоо ингээд маш хэм төртгөр хэрэглэх боломжийг олгож байна гэсэн. Ингээд би одоо 50-ийг Монголд санаандгүй байдлаар одоо дэлгэрүүлэхийн ажлыг хийж байгаа. Тэгэл 2019 20 оны 1 сарын 3-нд ажил цуглалаа. Үйл ажиллагаа ингэсэн.
Ерөөсөө хэрэглэгч ерөөсөө хүмүүс одоо ингээд бужигнаад ингэ явцсан. Тэгээд ерөөсөө манай Монголд ерөөсөө 50 ирэх үгүй орон нутгуудад нь болон Улаанбаатарт гээд ингэсэн чинь бүтэн одоо сар хүрээгүй байхад шууд 50 ирэхийг нь хүмүүс аваад үйл ажиллагаа эхлээд эхэлсэн. Ирч хүчтэй явж байгаа. Ирч хүчтэй тийм. Тэгээд энэ яагаад ингэж байгаа юм гэхээр ерөөсөө юугаар үр дүнгээр ерөөсөө ингэж гэж бодоогүй төлөвлөөгүй ямар ч байсан Монгол нэг үйл ажиллагаа эхлэе хэдэн одоо ирэх үгүй одоо энэ нэг дистрибьютор одоо салбар штэ тийм салбар ажиллуулъя гэсэн ийм эхлээд ингэ явж исэн. За Мөнхбат гээд одоо бас нөхөр нь харавчаад тэгээд авч хэрэглээд нөхөр нь зүгээр болцсон нэг ихч бас борлуулалт хийж байгаа. Тэгээд хийгээд байжсэн. Тэгээд би энэ тэгээ эрхийг авлаа ингээд тэгтэл ерөөсөө ингээд сарын дотор. Одоо энэ бол төв овс уу? Төв овс. Ерөнхийдөө одоо энэ дээр нөгөө агуулах хэсглаад юм байгаа учраас энэ дээр би төв овсоо яагаад ерөнхийдөө салбаруудаа Улаанбаатар хот болон орон нутгуудаар нээгээд байж байгаа. Ингээд чи өөрөө ямар мэрэгч юм блэ? Би өөрөө уг нь эрх зүйн мэрэгчлээ юм. Тэгээд эрх зүйгээр яг ажиллаагүй эрх зүйч гэж хэлэхэд хэцүү. Тэгээ яг хөө зүгээр ерөнхий ингээ аав бэгийн заалгацсан болохоор одоо тэр чиглэлээрээ бас юм судлуул бас тэрийгээ дагаад явуулчих шээ. Би өнөөдөр яагаад энэ компанийнхаа энэ сайхан юмыг ярихын оронд тэрийг ярьж байгаа юм бэ гэхээр надад бас тантай уулзаад ингээд ярихад өнөхөр ярмаар санагдлаа. Яагаад тэгэхээр би зүгээр нэг одоо азтай тавилантай бүсгүй л дээ. Би ингээд явж байхдаа би дархны зам дээр машинаа бариад эсэргүүц тэр гүсгэлээ хамгаалах гээд явж байхдаа би бүр тэр байтгаа бүр 4 дугуйгаа дээш хартал онхолтоод унжсэн. Тэгэхэд би өхөөгүй. Өөх ёсгүй юм байна. Тийм учраас бурхан надад энэ пептидийг илгээгээд намайг авраад байгаа юм байна гэдгийг би ойлгочих. Өвөг дээдс минь. Би өвөг дээдсийнхаа төлөө энэ их нутгийнхаа төлөө Монголынхаа ирээдүйн төлөө явж байгаа учраас намайг авраад байгаа юм байна гэдгийг л олж мэдчих. За энэ утгаар нэгдүгürt бол пептид гэдэг нь нэгдүгürt ийм биш гэж би ойлгож байна тийм. Ийм биш гэж ойлгоо. Энэ бол одоо бас нэг ийм нэмэлт бүтээгдэхүүн үү шүү дээ тийм. Энэ бол бас биш юм байна тийм. Тэгээ энэ утгаар түрүү хэллээ энэ бол эсийн захирагч гэж хэлж байна тийм. За пептид гэж өөрөө тодорхойлоод нэгдээд өгөөч. За пептид гэдэг нь бол ерөөсөө таны миний одоо эхийн эвлийг бүрэлдэхтэй намайг бүрэлдүүлсэн л юм. Аль болохоор хүн амьдралынхаа явцад одоо аз жаргалтай эрүүл сарвал одоо удаан амьдрмаар шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг энийг судалж эхэлж байгаа. Одоо хүн судлал үзэж байна, анагаах үзэж байна, биологчид үзэж байна, биохимчч үзэж байна. Одоо өөрөөр хэлэх юм бол бүхэл одоо эсийг судалдаг эрдэмтэд маань судлаад үзэхэд онцлог юм анзаарсан. Юу гэхээр хүн маань 70% нь устай. 30% нь хуурай бодистой. За хуурай бодистой бид нэр 100% үзэх юм бол 85% нь пептидээс тогтдог юм а. Пептид гэж үг хэлээд байна гэхээр зэрэг уурга хэлээд байгаа. Бид нэр 85% уургаас л тогтдог байх гэдэг байна. Эсийн төвшөнд аваад үзэхлээр тэгээ 85% уурга гэж чухам юу хэлээд байна гэхлээр зэрэг л одоо тэр эд эсээ чинь бүтээж байгаа бүтцэн тийм байдаг байна. Тэгэхээр зэрэг энэ уурга маань юунаас тогтдог вэ? Пептидээс тогтдог. Пептид гэж юу хэлээд байгаа гэхлээр зэрэг жишээлбэл одоо бид нар юуг ярьж байгаа л да хромосомын талаас ингээд аваад үзэх юм бол нэг онцлогтой. Өөрөөр хэлэх юм бол бид нар эс байдаг. Бөөрийн хэлбэртэй. Энд одоо лизосом энд метрид одоо өөрөөр хэлэх юм бол янз бүрийн бодис солилцоо явуулж идэг одоо митохондр гэх мэтлэнгийн органеллууд байдаг юм л да. За энэ дотор бол хамгийн чухал нь юу вэ гэхлээр зэрэг энэ нэлээд гүнзгий дотор нь бол ядруу буюу бөм байдаг. Бөм дотор ДНК, РНК гэж байдаг байна. Тэгээ ДНК, РНК-га судлаад үзэх юу байдаг вэ гэхлээр зэрэг энэ ДНК дотор бол юм тустай юм жижигхэн хөрхөм махиралцсан ийм одоо аденин, гуанин, цитозин, урацил гэх мэт тиамин гэх мэтлэн уургийн зүйлээс тогтдог юм байна. Тэр уург нь юу вэ гэхлээр зэрэг л одоо пептидээр холбоотой байдаг. Аденин, гуанинтай холбогдож байгаа нь пептид. Тэгэхээр пептид гэж юу хэлж байгаа вэ гэхлээр зэрэг л ерөөсөө л энэ бүтцээ анхан шатныхын зүйл юм байна л гэж ойлгож байгаа байхгүй юу? Уургийн бүтцтэй ийм зохион байгуулалттай. Одоо ингээд хүүхд маш өсөлттэй ингээд маш хурдан одоо томордог штеп. Тэр баг байхдаа хурдан бие өсөө томроод байдаг. Энийг пептид зохицуулдаг. За 12 нас хүртэл пептидийн үйл ажиллагаа маш идэвхтэй, маш өндөр 100% байдаг бол 12-оос жоохон багасаад 25 хүртэл ерөнхийдөө идэвхтэй байдаг.
25 хүртэл хүн өсдөг гэдэг шүү дээ. За тэгэхээр 25-аас хойш яадаг юм бэ гэхээр нөгөө хөгшрөлт явагдаж эхэлдэг гэдэг маань. Бууралт эхэлсэн. 50-д буураад эхэлдэг. Буураад ингэнгүүт хүн дээр нөгөө хөгшрөлт явагдаж байна гэж зүгээр ердөөхээр хэлж байгаа. За 30 наснд хүн 50-ийн 30%-ийг алддаг. За 60 наснд 50-аас 60%-ийг алддаг. За тэгээ нөгөө нас явах тусам нөгөө өрчигээд төгсрөөд одоо нас барах нь шүү дээ. Тэгээ багасаад ингээд нас бараад ингээд 50-д ерөнхийдөө 60-аас 80% алдаад ирэхээр хүн хөгжиж байгаа. 80% 50-д тэр одоо 9-д элемент энэ 9-ийн холбоос ахгүй юу? Энэ холбоос бол хүмүүс өвчин дусна тий өвдөн дээ. Тэгээд тий ерөнхийдөө одоо өнөөдөр дэлхий дээр яаж яах вэ гэхээр ерөөсөө өвчл дэлхий дээр ганцхан төрлийн өвчл байна гэж. Тэр нь юу юм бэ гэхээр ерөөсөө 50-ийн дутагдал. Эрдэс тэр энэс гаралтай өвчин. Тий эрдэс тэжээлэг болоод эс. Тэгэхээр л тэр өвчлөлүүд тэр эргэтнүүд дээр үүсээд тэрнээс одоо үүсэлтэл энэ өвчин үүсдэг юм байна гэж үзэж байгаа. За тэгэхээр 21-р зуун бол 50-90 гэдэг дэлхийн Нобелийн шагналын нийгэмээс зарлалчлаа. За тэгэхээр 50-ийг 1902 онд анх Германы эрдэмтэн одоо амьтан дээр судлаад тэр 9 дотор одоо уург гэж байна. Уурган дотор 50 гэдэг юм байна гэдэг анх судалсан байдаг. Одоо юу шүү дээ. Одоо ингээд өнөөдөр ингээд яриад ирсэн биотехнологи хөгжил гэж ярьж шүү дээ. Одоо бол ингээд технологи хөгжлийн тухай биотехнологи хөгжил гэж ярьж байгаа. Тэгвэл эрүүл мэндийн дотор бол энэ 50 байгаа юм байна тий. Энэ бол одоо энэ биотехнологи ба шүү дээ. Тий биотехнологи 1900 одоо 2 онд анх тэр Германы эрдэмтэн 50-ийг зохион бүтээснээс хойш одоо энэ 100 гаруй жилийн хугацаанд 27 эрдэмтэн 50-ийг яг таган судалсан билээ. Судалгаанд ажилласан. Тэрнээс 18 шууд одоо Нобель хүртсэн. Тий. Одоо энэ сонирхож байгаа юм байна шүү дээ. Энд чинь бол энэ гайхамшигт идэвхтэй олон 50 тэгээ тий. Тэгээ одоо энэ хараа нийтмэл 50 сарлагын 50 гэдэг нь болохоор юу? За сарлагын 50 гэдэг нь болохоор одоо сарлагын яс махнаас нь одоо тэр уургийг нь ялгаж аваад уургаас нь 50-ийг ялгаж авдаг. За сарлагын 50 гэдэг нь араад байна. За сарлагын 50 нь энэ байж. Энд чи ер нь жижигхэн одоо молекул гэж жижиг хамгийн жижиг молекул. Тий молекул гэдэг. Тий одоо ингээд бид нар чинь мах хоол хүнс идээд одоо ингээд өлсгөөр одоо ис тий. Тий бид нар өлсгөөр ингээд хоолдодод хүртэл хоол идчихдэг шүү дээ. Ерөөсөө энийг л авах гээд нэхэд байгаа байхгүй юу? Энэ 50-ийг авах гэж. Сарлагын яснаас. Тий сарлагын яснаас нь одоо энэ 50-ийг ялгаж аваа, уургийг ялгаж аваад уургаас нь 50-ийг нь авчиж байгаа. За төвдийн өндөр уулан тах тэр сарлагаас авдаг. 50-д маань ургамлын чиглэлийн 50-д байдаг юм байна. Мөн амьтны чиглэлийн 50-д байдаг юм байна. За ингээд энэ хоёрыг нийлсэн нийлмэл 50-д гэж бэлэн одоо гараад ирчихсэн байна. Энэ бол буурцгийн 50-д. Өөрөөр хэлбэл бүхэл одоо бид нар чинь яадаг байхлаа хоол идэхдээ ногоо дээрээ ногоогоо төлхөө дээрээ гэж хэлдэг. Тэгэхээр зэрэг одоо солонгийн 7 өдрийн хоолыг идчихэж ногоо идчихэж бид нар яадаг юм. Одоо эрүүл сарвал байж идэг юм байна. Энэ ногоо идэх гэдэг нь 50-д л авч байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл энэ зүйлийг л авахын тулд бид нар ногоо иддэг байна шүү дээ. Энэ бол буурцгийн 50-д ах жишээтэй. Бүтээгдэхүүн бол Монголоос нийлүүлж болох юм биш үү? Монголоос нийлүүлж. Тий. Одоо ингэж байгаа ерөнхийдөө 3-5 жилийн төлөвлөгөөнд гарцсан. Компанийн хувьд бол Монголд ерөнхийдөө бааза байгуулах гэж байгаа. Одоо үйлдвэрээ байгуулах төлөвлөгөөнд орсон. За тэрэн дээрээс нь Монголын хөрсөн дээр нөгөө шар буурцгийг тариалах. За ингээд олон монгол залуучуудыг ажилтай байлгая, цаашаа ингээд хувьцаатай байлгая, боломжтой байлгая гэж ингэж захирлын хувьд бол хүсэж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө 50-д нь одоо энэ нэг савлага нь 5 грамтай 15 одоо юм ширхгээр савлагдсан байна. Яаж явах вэ? За усанд 150-аас 200 грамм усанд найруулад одоо энэ өөрөө задлагчтай. Ерөнхийдөө эрүүл мэндэд анхаарах гэсэн одоо 30-аас доош насныхан бол нэг удаа энэ 5 граммаар байгаа. Ерөнхийдөө хүний дэлхийн одоо энэ эрүүл мэндийн байгууллагаас зарласан хүн хэдэн наснд хэдэн граммыг 50-ийг авч явах вэ гэдэг тийм норм номертэй гэж байгаа л да. За тэгэхээр 50-ийг нэг удаа одоо 30-аас доош насныхан бол ууж бол нэгээр 5 граммаар. За 30-аас дээш насныхан за 45 нас хүртэл 15 грамм. За 60-аас дээш насныхан за тэрнээс дээш 15 грамм. Тэгээд 20 грамм гэдэг дээшээ 60-аас дээш насныхан бол 20 грамм ууж байгаа. Ерөнхийдөө сар уух уу 2 сар уух уу яаж уудъя? За тэгэхээр 50-ийг ерөнхийдөө хүний өдөр тутмын л авч явах хэрэгтэй уг нь хэрэглээ байхгүй юу? За хоолноосоо бид нар энийг л авах гэж хоол идээд байгаа байхгүй юу? Тэгэхээр хоол ижил чанаргүй юу гэдгийг тий одоо эрдэсээ бүрэн нөхч чадахгүй тохиолдол хүний эс манд холбоос байхгүй болоод тэр одоо эс манд тижилгүй болоод тэр өвдөд нь шүү дээ. Тэгэхээр
хүний эсюнаас одоо эрдэс тэжээлийн дутагдал одоо тэр өвчин голчлон үүсээд байгаа юм гэхээр голчлон бид нар хоол эрдэс тэжээл дутуугаас дээрэс нь стресс одоо нөгөө уул биеийг зоон уул морийг зоон гэж монголчууд хэлдэг шүү дээ. За 1 минут уурлахад 3 сая эс өгдөг баг шүү дээ. За тэгээд хоол эрдэс тэжээл байхгүйгаас бас эсийн холбоосууд байхгүй болоод эс бас одоо тодорхой хэмжээнд ажиллаж чадахгүй болдог тэгшээтэй. За тэгэхээр энэ өөрөө эсийг холбож өгдөг. Эсийн тэр холбоосуудыг бий болгоод бид байгаа тэр үүссэн байгаа бохир эсүүдийг өгчээд ингээ гарч татгаа хийсэн байгаа бохир эсүүд шүү дээ. Тэрийг маш сайн гадагшлуулаад тэр одоо халдрын эс одоо бохир нэм бактериудыг шууд вакуумжуулаад биеэсээ шахаж гаргадаг. Тэгээ өөрийнх нь унган эсийг нь тэжээгээд тэтгээд одоо бэлдэржүүлээд өгчдөг. Одоо муу сайн сойрог хооронд нь ялгадаг. За ухаалаг гэж одоо бид нар ухаалаг утас гэдэг одоо товчлууртай утас хэрглэж байгаа ухаалагыг хэрглэж ирсэн шүү дээ. Тэрэн шиг одоо ухаалаг одоо эсийн зохицуулагч байхгүй. Одоо хүний эс рүү одоо би 150 г халуун бүлээн усанд найруулад уулаа өвлийн илгэн дээр өглөө хоол цайнаас өмнө 30-аас 45 минутын өмнө шүү дээ. За уулаа шууд миний эс хотоодор орлоо бүдүүн шулуун гэцээр шимэгдлээ. Цуснд 10 минутанд очлоо. Эсэнд 15 минутанд очлоо. Би шууд миний эс нөгөө надаас хоол тэжээлээр нэхэд эсээ ирцээ шууд нөхөд авчлаа. Шууд өлсгөө ичдэг. Ерөөсөө өлсөж цанхааж байждаг. За өлсгөө ичдэг. Өөрөнгөд усыг л ууж явах хэвээр. Ус шингэн бол надад бивтэд ууж байгаа тохиолдолд хэрэгцээтэй. Ийм гоцорны ямар үнэтэй гэсэн үг. За энийг болохоор одоо яг тооцоолж мэдэхгүй байна. Ингээд л одоо энэ хайрцагаараа л ингээд хүний хэрэглээ учраас нэгийг уугаад шууд үрдэн өгнө гэж байхгүй учраас хайрцагаараа ингээд 155 мянга байгаа. За тэгээ Монголд яагаад дотор 15 ширхэгтэй. Энийг ширхэг нь 10 мянга гэсэн үг шүү дээ. За бараг л тийм юм да. За тэгэхээр Монголд өмнө яагаад пептид өргөн хэрэглээнд орж чадахгүй байсан бэ гэхээр Германаас пептидийг авъя гэвэл нэг 350 орчим евро. За 10 ширхэгтэйгэр. За Японоос авах юм бол бас 1 сая орчимтай. За Солонгосынх нь бол Монгол байлаа 900 мянгад. За тэгэхээр ийм өндөр өртөгтэй учраас монголчууд өнөөдөр гадаа болтолгоо пептидийг өргөн хэрэглээ болгож чадахгүйсэн. Дийлэхгүй юм чинь. Тэгтэл энэ манай төрөм захирал маань одоо монголчуудынхаа одоо илүү нэгт ахын дүүсийнхаа эрүүл энхийн төлөө энэ алт биеэ зориулсан гэдэг энэ одоо төмөр ханс гэж энэ алтан тоон компани энэ захирал маань өөрөө энэ пептидийг судлаад Монгол элэг нэгт ахын дүүсээ цус нэгтүүдэд аврах юм хөдөлгөөн өрнүүлсэн. Тэгэнгүүт энэ пептид одоо тэр асар өндөр өртгөөр учраас одоо энэ пептидийг хямдаар өртгөхөөр нийлүүлэх энэ боломжийг олгоод энэ эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тэгээ ер нь бол хүн ингэж байгаа шүү дээ. Ер нь бол цаг яхаа тодорхой хэмжээгээр ярил цаг алдаж болно, мөнгө алдаж болно, бас боссон алдаж болно. Ганцхан юм алдахгүй учраас эрүүл мэндийг алдаж болохгүй. Тэгээ эрүүл мэндийг алдна гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо танаа энэ алтан тоон компани энэ захирлууд хэлсэн шүү дээ. Энэ бол энэ эрүүл мэндийн дээдлүүд аз жаргал бүхнийг авчирна тий. Дээр нь та бол одоо бас баялагийг өгтэнэ л гэж байгаа тий. Одоо хүмүүс нэг хэсэг монголчуудын нийгмийн амьдралд ерөнхийдөө хүнээс илүү байх тий. Хүнээс ганган одоо юу гэдгийг те алт эрдэнэс хүнээс илүү машинтай илүү тансаг байшинтай байртай хаустай те бүх л энийг ингээд илүү тэр эд баялаг руу маш ихээр улаардаг байсан. Одоо нэг үе бас яг хоо хүнийг дуурайгаад тэмтэй болох юмсан гэдээ явж байгаа хүмүүс байгаа л баг л та. Тэгэхдээ ерөнхийдөө ингээд харахнаа одоо ерөнхийдөө хүмүүс эрүүл байх гэж хичээдэг болж байна. Бас нэг энэ бол бас хөгжил шүү. Эрүүл байх тий. Одоо эрүүл байх л хамгийн том гангараа байхгүй. Эд эсээрээ гангарах сая намайг ингээд хөсөж гарчаа яваад. Тэгэхээр би өөрөө угаасаа нэг эрүүлжээд ирэхээр миний цаанаас эд эс маань ингээд гэлтаагаад ингээд гараад ирсэн. Би ямар нэгэн одоо удаг шунхан ингээд нийлаагүй. Зүгээр өөрийнхөө ингээд сууж байгаа. Тэгэхэд одоо ингээд нөгөө эд эс маань сэрэгцсэн учраас өөрөөрөө ингээд одоо эрүүл байх гэдэг л хамгийн том гангараа. Монголд одоо маш олон хүмүүс бол одоо илгээний цирроз туссан байгаа шүү дээ. Тий, хавдар. Тий. Монголчуудад илгээр бол дэлхийд туссан. Нэг номерт. Нэг номерт явж байгаа тий. Тэгэхээр бол энэ бол Монголд заашгүй чухал. Ер нь миний бодлоор хүмүүс маш хандлт байгаа учраас л манай нэвтрүүлгээр хандсан харж байгаа байхгүй тий. Асуудал авч өгөөч бидний хүмүүсний гэж хэлээд байгаа байхгүй. Тийм тэгэхээр одоо Монголд ерөнхийдөө надад би түрүү ярьжсэн чинь надаас ингээд энэ компаниг орж ирэхээс өмнө захиалж авсан тэр 350 ширхэг пептидийг авсан хүмүүс байгаа байхгүй. Тэрнээс тэр хүмүүс чинь яасан одоо эхнээсээ одоо хавдрын хяналтанд одоо эмчилгээгүй гадагшаа явж илгээ солиул энийг тэрээ солиул гэсэн онцтой байсан хүмүүс тэр уургийн дутагдалд орсон өндөр одоо эмчилгээнд орсон маш их одоо хүнд байсан хүмүүс
энэ пептидийг уугаад биеийнх нь үйл ажиллагаа маш их сайн одоо засараад ирсэн. Тэгэхээр тэр хүмүүс үнэхээр одоо биднэрт маш их талархалтай өдөр тутам одоо тэгчлээ, ийм болчлоо, ийм сайхан мэдээ байна, ийм сайхан болчлоо гэж ингэж ярьдаг. Үнэхээр талархууштай тэр хүмүүс л одоо танаас сэтгүүл юм тандсан баг. Тэгээд одоо жишээ нь ингээд өнөөдөр аваад ууж байгаа маргааш очиод би тэг сонлоо, ингэж сонлоо. Бид нар манай хүмүүс бол хүмүүстэйгээ маш их холбоотой. Одоо яаж яана, ээж нь яасан, ийсэн одоо ингэ шүү, тэгэн шүү, одоо ингээрэ гэдэг одоо ингэ одоо манай одоо энэ 50 салбарын менежерүүд бол үнэхээр туршлагатай эрүүл мэндийн салбарын одоо эмч нар одоо анагаах ухааны их сургуулийн багш одоо өөр эмч хүн байж байгаа гэжтэй. Тэгээд одоо эрүүл мэндийн салбарт энэ эрүүл мэндийн бүтээгдэхүүн дээр ажиллаа сурсан мундаг лидер менежерүүд байдаг. Тэр одоо хүмүүс ирээд бас нэлээд хүмүүс суудсан бай тийш. За тийм. Ерөнхийдөө манай үйл ажиллагаа бол өглөөнөөс аваад амралтын өдргөө байнгын үргэлжилж байдаг. Тэр эрүүл мэндийн манай менежерүүд одоо цаг алдахгүй тэр хүний бизнесийн төлөө одоо ингээд өдөр тутам байнга үйлчлэл байж байдаг. За тийм. Хай доктор. Надад өгсөн бэлэг бол энэ яа харахгүй пептид. Би пептидтэй уулзраагүй байсан бол би одоо маш их одоо тэр ажил тэр одоо тэмцэл гэдэг явж байгаа тэр ажилд явхад бол би маш их ядарсан. За чи юм одоо ядархаа байсан. Ядархаа болсон шүү дээ. Одоо баяраас. За манай олон ширээ байна те. Энэ нэг за манай баярны одоо өөрөө амраахын салбарын хүн. За тэгээд манай нэг менежер одоо борлуулалт менежер одоо манай нэг компани гişүн. Нэг хувьд бол одоо энэ дэвтэр. За тий одоо би ерөнхийдөө одоо энэ компанийн борлуулалтын менежер хийдэг байгаа. За тэгээд тухайн хэрэгжилж байгаа хүмүүсээ ингээд он сараар нь хүртлөөд за завир юм бичээд хэдэн ширхгийг авсан. За авж байгаа хүмүүс маань ерөнхийдөө буцаад эргээд авдаг. За үр дүн маш сайхан гарч байгаа. Хүмүүсийнхаа сэтгэлдлийг одоо ингээд өөрөө бичээд уцаар яриад өдөр болгон хянаад явдаг байгаа. Энэ бол одоо нэгдүгээр бөөр. Одоо зүрх тий ходоод нойр учирхаа тэгээд дээр нь төрөг учирхаа гэдэг. Одоо манай одоо юу гэдэг одоо би нийтлэг юм ярьж байгаа хүмүүс тий энэ зүйлийг одоо тодорхой үр дүн хийж болох ямар үр дүнтэй арсан. За одоо нэг ихч маань болохоор хамгийн ихэнд одоо миний хэрэглэгч гэдэг одоо энэ дээр бичсэн байгаа л да нэр үсэн яхад дуртад яг арьс царилттай өөрөө нойр гүйдэлтэй. За тэгээд дээрэс нь өдөрт 6 ширхэг цэтрмаа удаг гэсэн гэж байгаа. За тэгэнгүүт одоо бүтээгдэхүүний хэрэглээ толгооны өвчнөд дарддаг байна шүү дээ. Толгооны өвчнөд дарддаг, унтах гэж үздэг гэсэн. Одоо нойр гүйдэлтэй хүн чинь унтаж амрахын тулд имээр унтдаг шүү дээ. Им уугаад ч унтдаг хүмүүс бас байна. За энэ ихч маань 3 хоногийн дотор би ингээл өдөр болго яриад яаж юм гэсэн маш сайхан байна. 3 хоногийн дотор нэг гин цэтрмаа ууж байгаа. Одоо бол өнжөөд нэг ууж байгаа. За тэгээд маш сайхан унтаж амарч байна. Энэ бол бодит үр дүн. Тийм тэр хүмүүстэй ингээд холбогдоод яасан яаж яах вэ хэд хоног хэрэглээд ингэсэн гээд бас холбогдож болно. Тийм тухайн одоо миний хэрэглэгчтэй гэсэн үг хэрэглэхийг хүсэж байгаа хүмүүс маань. За тэгээ найз нөгөө ихч маань болохоор гэр бүлийнхаа хүрээнд хүмүүстэй хэлдэг юм байна. Нөгөө гэр бүлийнх нь хүмүүс найз нөхдөдтэй хэлдэг юм байна. Ийм журмаар л энэхүү манай бүтээгдэхүүн ингээд борлуулагдаад амнаас ам дамжиж гэж ярддаг тий. За хүмүүс сүлжээ юу гэж асуугаад байдаг. Тийм тэгэхээр болохоор манайх болохоор компаниар байгаа борлуулалтаар байгаа. Тэгэж явагдаж байгаа. Энэ бол одоо тийм мөнгөний пирамид сүлжээ биш. Сүлжээ бол биш. Манайх борлуулалт ирэхээ авсан 50 хүн байгаа. Тэр хүмүүс маань л офисаар борлуулж байгаа. Тийм аймаг орон нутагт болон байна. За тэгээ сум дундуудаа бас байна ингээд. За ирчүүдийн хувьд бол бас нэг юм төрөг учирхаа гэсэн асуудал байдаг шүү дээ. Манай одоо монголчууд фэмили гэж хэлж байна тийм. За төрөв учирхаан дээр гэх юм бол за бас над дээр нэг ах хэрглэж байна. За ерөнхийдөө нэг шээс нь бас үлдцтэй гараад идэг. За дүлэлттэй шээдэг. Энэ зовирууд ч юм бол эрэгтэй хүмүүсийн асуудал шөнө олон шээдэг тий. Төрөв учирхаан асуудал гэсэн. Томролт байна уу, өрөвсөл байна уу, шохоожилт байна уу? Аль нэг нь байна. Гуруулаа хавсарсан ч байж болно. За энэ хүн маань одоо хэрэглээд 3 хоногийн дотор шээс маш сайхан үлдцгүй гарч н одоо бол ямар ч завир байхгүй гэсэн тийм юм. Бас нэг төрөв учирхаан одоо манай компани дээр ирээд мега агштаар маань ирээд авсан хүн байгаа. Төрөв учирхаан хагалгаанд орох гэжсэн. За тэгсэн чинь манай бүтээгдэхүүний хэрэглээд нөгөө шээс нөгөө одоо боогдчихдээ шүү дээ. Шээс гарахгүй. За тэр хүн маань болохоор хэрэглээд 5 хоногийн дотор шээс нь маш сайхан үлдцтэйгээр одоо бүр манай компани борлуулалт хийхийг авсан. Гадуур ингээд борлуулалт хамаатан сад найз нөхдөдөө борлуулад явж байгаа тийм хүртэн байна. Жишээлбэл саажилтаа хөхт байгаа байхгүй юу? Одоо саажилтаа дээрээс нь ундаг эпилепси гэдэг юм л да. Унаа татаад байдаг хүмүүсд чи эпилепситэй гэдэг л зөв юм.
төв мэдрэлийн системийн л өөрчлөлттэй. Тэгээ эпилепситэй хүүхдүүдэд одоо 7 хоногт 3 удаа унсан хүн байгаа хгүй. Унаад байна би одоо яах вэ гэхлээр зэрэг одоо бид нар пептид уулгаж одоо яаж байгаа хгүй. Тэгсэн уулгасан чинь одоо 7 хоногт одоо 1 удаа унж эхэлж байна. Тэгээд одоо өөрөөр хэлэх юм уртсаж байна гэсэн үг шүү дээ. Одоо унах хугацаа бага болоод хаяа нэг унж байна. Сарда одоо 2 удаа унж штэ гэж байгаа хгүй. Гэхдээ чи болоо штэ. Ингэж яж одоо мэдрэлийн системд нөлөөлж байна. Аутизмтай хүүхдэд нөлөөлж байна, хэл яриа орж байна. За дээрэс нь одоо мэдрэлийн систем үйл ажиллагаа одоо бөөрөн дээр одоо асуудал үүссэн байхад айтайхан болж байна. За энэ тэрнээсээ гаднаас хавдрын эдисүүдэд үнэхээр гайхамшигтай нөлөө үзүүлж байна өө. Хавдартай улсууд уугаад сэргээд босоод ирж байна. Гэх мэтлэнгийн энэ зүйлийг хэлэх юм бол зөндөө юм ярина л да. За ерөнхийдөө одоо манай анагаахын салбарын бол төрөлөөр ингээд одоо илэг буур зүрхний эмч гэл ингээд тустай байж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө Монгол эмч нар бол пептидийн талаар мэдлэгтэй байгаа нь маш авууштай байгаа. За та хоёр юм сонирхож байгаа хүмүүс үү? Чи шинээр сонирхоод Сонирхож явж байна тий? Мэдээлэл хаанаас ав? Facebook хаягаар авсан. Facebook-оор. Тэр хүмүүсээс сонсоод өчтөр ороод би тэр нэг сумынхаа хүнээс сонсоод тэгээд тэр ахундаа холбогдоод ирсэн. Айл аймаг вэ? Говьтай минь чанамс. Тийм маань хүр илгэний хатууралтай. Тэгээд өгч үзэх гэдэл явчихна да. Илгэний хатуурал хэлсэн шатнд орсон хүн баггүй. Тэр хүнд одоо энэ бүтээгдэхүүн зохих юм болов уу? Энийг судлах гэж ирсэн. Хамт. Илэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох хэмжээнд хүрсэн хүн баггүй. Тэгээд одоо тэр хүн янз бүрийн юм тариа судалж байгаа учраас энийг үзийгээ судлаагээд зөвлөгөө авъягээд зориод ирсэн байна. Одоо дөнгөж шинээр шүү дээ. Та нар өөрсдөө бол хотод ажиллаж амьдардаг. Яг самаасаа л одоо ихч маань нөхрөөгөө аваад энд ороод ирсэн эмчилүүлэгчид зорилгоор уг нь л хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс аахгүй. Тийм зорилготой. За тэгээд туршиж үзэх юм аа тий. Туршиж үзээ. Яг өөртөө гарсан гэж би бас олон хүмүүс би комментарт нэмдүүлээс явж байгаа бид нар. Тэгээд бас олон хүмүүс асуудал үүсгэсэн байх бас тэгээд бид бас өнөөдөр хийж зорж ирсэн. Ямар нэг юм реклам суурьтаа биш бодны одоо бидээс ирж хайж явна. Энэ хүн бас бэлэг өгсөний одоо бас бус хүмүүстээс хуваалцах хэрэгтэй болов гэж хайж байгаа. За яг одоо ерөнхийдөө Монголд одоо хамгийн анхны үр дүн авсан хүн биш үү? Би 17 жил нөгөө илгэний циррозоор өвдөд сүүлдээ нөгөөх нь хавдрын төвшөнд очиод бөөр цөс савнда одоо ингээд үүсээд тэгээд одоо байж байгаа пептидийг би 3 сар угаа шинжилгээ өгөхөд ор мөргөө одоо миний хувьд бол байхгүй болсон. Яг бүр их айхтар одоо эцсийн шатанд орсон хүмүүстэр бол жоохон болгоомжтой байхгүй бол нөгөө хурцсах гэдэг яадаг шиг өнч одоо тэр айхтар болсон хүмүүстэр чинь үйлчлэх гэхээр нөгөө эдисийн эзэлсэн байгаа бохор юм чинь бас дийлдэхгүй сөрөг нөлөөлөл үзүүлэх энэ магадлал өндөр учраас тийм хүн дээр л болгоомжилж байгаа. Бусд бүх өвчний одоо энэ тэр эсийг нь өвчлсөн эсийг нь залруулж одоо эдгэж өгдөг юм байна гэдгийг одоо зарлцсан байгаа. За инхийн манад сууж байна уу? За одоо өнөөдрөөс би эрүүл мэндийн бүтээгдэхүүн одоо энэ эрүүл мэндийн бүтээгдэхүүн дээр ажиллаад бас өөрөө энэ бүтээгдэхүүнийг хэрэглэгч болоод одоо сар гарan болж байна. За үнэхээр энэ бүтээгдэхүүн бол хүний эрүүл мэндэд үнэхээр хэрэгтэй зүйл юм байна гэдгийг өөрөө биеэрээ мэдэрсэн. За дахиад дээрэс нь одоо миний үйлчлүүлэгч байж байгаа. Тэр хүн бол одоо илэг хатууралтай ийм хүн байсан. За энэ бүтээгдэхүүнийг одоо баруул өдөр болгон шахав ингээд хоолоноос нь цус гараад байна гэж хахад энэ бүтээгдэхүүнийг уугаад үзээ. Тэ энэ бүтээгдэхүүн үнэхээр одоо эсийн гэмтлийг засдаг юм чухал бүтээгдэхүүн учраас уугаад үзээрэй гэсэн их нэртэйгээ цуг ирээд энэ бүтээгдэхүүнийг одоо уугаад одоо бараг сар болох гэж байна. Тийм. Тэгэхэд одоо өнөөдрийг болтол ямар нэг цус алдаагүй биеийн байдал маш сайн дуу хоолойны өнгө маш сайж ирсэн. Манай цолмонгийн хувьд бол нэг харааныхаа шилээ хүртэл зүүж чадах гэсэн нөгөө хараа саажраад тийм үү. Чи өөрийнхөө шилээ яа та? Одоо би 3 сарын өмнөөс бараг 4 сар болчих чинь доо гинт хараа муудсан, орой хараа муудсан. Энэ настай холбоотой. Тэгээд одоо үзүүлсэн чинь ингээд яг эхлээд эхний хараа муудаж гиснээс хойш би нэг шил зүвхгүй бас гүрийгэд нэг сар гараа явцсан чинь ингээд хүчилж хараад хараага бол муудсан байна гэж эмчилсэн. Тэгээд би ингээд хараага бүр дундуулж нарийн юунд очиж үзүүлээд тэгээд энэ одоо харааг шилэг авсан байгаа. Нэмэх хийдээ. Энэ 1.5 болцсон байгаа. Тэгээд би сая яг ойрын 3-4 хоногоос хойш тэгээд одоо зүгт 2-3 сар болсон гэсэн үг л дээ. Тэгээд ойрын 3-4 хоногоос ингээд шилээ зүгэл нэг бараг 1 минутын дараагаас л ингээд нэг айгүй юм даралт өгöd байгаа юм шиг болоод. Тийм.
Тэгэд авчгаар зүг болчихж байгаа. Тэгээ энэ одоо таархаа байж чинь гэсэн. Тэгэд энэ тэгээ би ингээд өөрийгөө ингээд шалгасан одоо бол би ингээд зүгээр харж байна. Тэгэхээр энэ хараа сайжирч байгаа гэдэг дээр бас айгуу сайн мэдрээд ирлээ. Өнөөхөө ярьжсэн аахгүй би энэ шилээ зүүж чадхаас надад энэ нөгөө харааныхны юм ихтэйд энэ миний бүр айгуу сайжирсан байна гэдэг ингээд. Би одоо энэ лекц өдөр болохоор би дахиж үзүүлэе гэж бодоод өгүүлээ гэж үзье. А зүгээр эдэмтдийн судалгаагаар үзэхлээр зэрэг хавдатай улсууд энийг онцлог нь ингэж зөөдөг. Анзаарч байна уу? Энэ бол хавдрын эсэж байна. Хавдрын эсэг пептид чи ингэж одоо бүтцэн бол ийм байдаг шүү дээ. Ингээ мушгиралтай, мушгирсан байдалтай ийм байдаг. Ингээ нэг нэгээр нь зөөгөөд айтаахан эвтэйхэн шиг эвтэйгшнийг гаргаад байгаа байхгүй. Юу гаргах юм? Өтгөнөр гарна шүү дээ. Юу гаргах юм? Шээсэр гарна шүү дээ. Ингээ зөөгж байгаа болохоор зэрэг гайхаад байгаа байхгүй юу? Энэ бол бүр ингээд юугаар гараад ирсэн электрон микроскопоор гаргаж ирсэн байж байгаа. Энэ хавдрын эс нь энэ пептид нь. Гэхдээ одоо эдэмтэд судалсан байна шүү дээ. Тэгээд одоо энэ зургийг чи авцсан байна. Гэхдээ энэс үл одоо бодит юм гэж юу ахав дээ тийм ээ. Өнгөрсөн жил Багнуурт очоод манай ширээний теннисний хамтын усаа оролцоод тэнд нэг инженер тааралцсан. Тэгээд тэр инженер болох дээр өөрөө хэлжсэн Багнуурын үүдүүд ажилладаг байсан. Тэгээд хүн бол одоо өвчин ус дээр хэцүү. Өвчин хүний бол ядраадаг. Тэгээд тэрээс өөрөө ирэхгүй ингээд гудамжиндаа суучдаг байсан гэж байгаа. Тэг. Тэрээс ингээд хаага газар зүгээр суудаг. Тэгээд хүмүүс одоо юу гэдэг ингээд инженер байсан хүн гадаа ингэ шороондоо сууж дээр хүмүүс их холоор тойрч дүүлж нүд харц таарахгүй байх хичээж аюу тэр нүд урууж явд юм лээ би тэр хүн өвд зохороо мэдэрдэг юм байл да тэр аюу хүн мэдэрж авч ийсэн гэд тэгээд ер нь бол өвд зовсон хүнийг бол хүн бол одоо өсөн хүнтэй адилхан тий бас хардыг байлаа тэгээд сүүлдээ бас энэ дорны ангаа ухаанаар орж аваад тэр хүн бас итгэж одоо хөл дээрээ босч дахин амьдсан гэх. Тэгээд амьдрал өөрөөр харагдаж ингээд ярьжсэн. Тэгэл амьдрал өөрөөр харагддаг штэ. За тэгээд өвдөж зовоод ядарч зовоод ирэхээр одоо ерөнхийдөө хүн найз нөхдөг болдгийг, ах トゥ угүй болдгийг, бараг одоо хурдан ингээд одоо ингэж яхаар бараг хурдан өгчтэй яана гэж боддог хүмүүс байдаг байсан бах. Би л тэгж хардгийг, тэгж бод угсаал харагддаг л байсан л та. Тэгээд бас хүмүүс амьдрмаар байдаг бас нэг хүн байнгын өвчин хилээд хажууд байгаад бас хэцүүлээд байдаг л тэгээд ерөнхийдөө хүн өөрөө өгчий гэж боддгоо шүү дээ бас хүн чинь бас нэг заяа тавилан гэж байна. Тэгээд заяа тавилан өөрийг нь одоо ухамсар сэтгүү оюуны хөдлөөд ус муучмаар байдаг. Тэгээд би бол өвдөж зогсон хүмүүсийг үнэхээр их өрөвддөг. Тэгээд тэр хүмүүс бол одоо үнэхээр одоо сэтгэлийн там гэж өвдсөн хүнийг л там гэж ярьдаг шүү дээ. Өвдсөн хүн бол сэтгэлийн там өгцөн юм бол одоо яах вэ? Тэр хаашаа явна уу? Энэ биеэрээ өвдөд байх юм шүү дээ. Тэгээд тэр зовлон бол ерөөсөө тэр там гэдэг бол өвдөх юм гэж хардаг би. Тийм учраас би олон хүмүүсийг эдгээчих юмсан Монгол энэ цусднуудаа аварчих юмсан гэж би өнөөдөр яг энэ чиглэл рүү одоо ингээд өнөөдрийн хувьд бол зориг шулуутсан байж байна. Өмнө нь бол ийм хийч энийг ингээд Монгол түгээч энэ бүх ихээр нь шүү дээ. Ихээр нь түгээч гээгөө зүгээр ойр татныхаа хүмүүст л өгчих юмсан гэж бодож ирсэн. Тийм тэгтэл одоо өөрийнхөө бэлгээс хаваалцчих. Тийм бэлгээс хаваалцчих ойр тойрныхаа аварчих юмсан эргүүлэх болгочих юмсан гэж бодож ирсэн. Тусалчих юмсан. Тэгтэл одоо энэ Монгол түмнээ аврах юм том хөдөлгөөн болоод өрнөчлөө. Яалтчгүй. Бүр бүтэн сар болоог багт шүү дээ. Бүтэн сарч болж таагүй ингээд бүх одоо Монгол даяар 20 одоо 21 аймаг одоо дүүрэгт ингээд 50 салбар нэгдээд эрхэн авагдаад хүмүүс нь ингээд ажиллаа хийгээд эхэлсэн. Таны ажлын ачаал нэмэгдэх баг. Коммутатор нөтөлг нь өөрөө бол ТМ телевизээр нэвтэрдэг. Ус орон даяар. Тэгээд бол сошиал онлайн телевизээр бас өөрөө явдаг. Контрол онлайн телевизээр. Тэгээд бодит хамтран ажилладаг дархан Эрдэнэт тэгээд бас орон нутгийн 13 телевизээр бас ингээд олон нийт төрдөг. Тэгээд би одоо олон хүн төрнө тий. Ачаал нэмэгдэх байх гэж бодож байна. За тэгээ манай
гişүүд одоо манай энэ байгууллагын менежерүүд одоо 50 менежер байгаа. Салбарын одоо захирлууд гэсэн үг. За эдгээр маань өөрсдөө угаас ачаалт авах чадвартай, хүний төлөө сэтгэлтэй мундаг лидерүүд байгаа. Би тэр хүмүүстэй үнэхээр итгэдэг, үнэхээр дайчин одоо нөгөө ижил дагуулдаг гэдэг чинь намайг нэг цоцошгүй болохоор тийм цоцошгүй хүмүүс дагаад аваад ирсэн шүү дээ. Тийм учраас одоо тэр ачааллыг бүрэн дааж ажиллана л гэж харж байгаа. Чадна угаасаа амлж байна. Тийм. За та бүхэн ярьсан юмрууд ингээд өндөрлөгч юм те. Та нэмж юу хэлэхээр вэ? За тэгэхээр өнөөдөр одоо үзэгчтэй хэлэхэд өнөөдөр эд баялаг гэдэг бол зүгээр жоохон өнөөдрийн л одоо хэрэглээ юм. Эрүүл мэнд гэдэг бол хамгийн том баялаг юм шүү. Тэгээд эх оронтойгоо байх бүр том баялаг юм шүү л гэж одоо хэлмээр байна тий. Хай доктор. Сая ингээд шүд ууж зураас өөрөө хэллээ л дээ. Би олон хүүхдийг бас ингээд бас өсч өндөлгсөн гэж тэр юм тодорхойлж байна. Тэр бас шүл хийж өгдөг байсан гэж ярьдаг тийм. Тий яг зүгээр дурсамж ягаад ингээд би нэг хүнд хаа газар явахдаа би ингээд нэг хүнд үйлчлэх, хүнд туслах тийм заяатай юм шиг ингээд та нар анзаараад орж ирэнгүүтээ ингээд аяглал хоолон тэгээд нэг тийм багасаа ч юм олон дүүнэртэй одоо өссөн учраас тэгдэг юм уу. Ээжийн маань бас нэг тийм өндөр ээж гэдэг ээжийн маань нутгийнхаа уваа гэж авгаалдаг. Тэр нутаг голоороо ээжийг маань ингээд одоо стормон зохиолдор гадаг шүү өндөр ээж. Тий хоол цайг нийтэх гээд за ээжийн манд бэлгийг авах гээд манай ээж нэг алюминий хайрцаг чихэр жимстэй л сууж идэг. Тэгэл хүн орж ирэх. Тэгээд нөгөө бэлэггүй чи 5 чихэргүй болчихлоо. Өөрөөсөө хүний алга дээш нь харуулах юмгүй болсон гэж сэтгэлээр унцдаг тийм хүмүүсээ. Тэгээ яхаа гэр дотроос ээжигээд нэг дуурайсан тийм нэг хүн юм шиг байгаа. Ерөөсө хүнд л юм өгөх гээд идэг хүнд л туслах гээд идэг хүн манай хүүхдийг ээж байгаа юмаа бүгдийг хүнд өгчдөг. Ээж тэрийг өгсөн юм уу гэж манай хүүхд идэх байхгүй. Тэгээ яг би зүгээр одоо бас ээжийнхэн тэр манай ээж ч өөрөө 10 дээр хүний 10 20 өвлөгчөн өөртөө хоосон сууж тий. Тэгээд манай ээж өөрөө 10 дээр өөрөөлийн 10 тэгэл нэг одоо нэг 5 антай гэр дотор багтахгүй ингээд зулаастай тойроо зулцсан гიშгэх газаргүй тийм манад тэгээд 70 жилийн гурал нэг 7 онондоо тийм л айл байсан. Тэгээд ээжийнхэн тэр одоо олуулаа өссөний юу гэж одоо тэр нэг хуваах эрдэм гэдэг юм сурсан шүү дээ баг цаанаасаа одоо хуваах гэдэг ямиг хувааж иддэг ганцаар хуваалцах ямиг сурсан. Тэгээд хүнд өгжээж одоо тэр сэтгэл нь хандаг. Тэгээд яг манай найз нар мэдэндээ хүмүүс ер нь мэддэг хүмүүс мегагаас бэлгээ авъя мегагийн хоолыг идэх гэдэг одоо ч гэртеж баг байх завгүй шах болчих шүү дээ. Тэгээд ерөнхийдөө юу яасан 2000 за та бүхэн нэг сонсондоо манай нэг асрамжийн газар нэг герман хүн байжгаад тэр герман хүн асарч ясан Монгол нэгтлэн дарга хоёр нь эрэгтэй хүн байсан чинь хүүхдүүдээ авч ирхийлээд ингээд шоронд орлоо гэж та нар сонсч лээсэн баг. Тэгээ манай гама гэдэг одоо мундаг одоо сайхан эмэгтэй байдаг. Тэр багш маань одоо асрамжаа авч явдаг. Тэгээд тэр хүн ерөнхийдөө юу яасан тэр одоо хилмигдсэн хэцүү хүүхдүүдийг өөр дээр аваад асрамжийн газартай байгуулсан байхгүй юу. Тэгээд сүүлийн одоо 7-8 жил би тэр хүүхдүүдийг харж хандаж одоо хэрэгцээтэй юм хоол хүнс одоо гамат багштайгаа хамтраад одоо тэрийг харж хамгаалж тэтгэж яваа. Тэгээ манай хүүхдүүд манай гама багш нар намайг өндөр ээж гэдгийг хөргөө. Тэгээ тэр нь бол надад бас их масар их хүндлэл тэр нэрийг дааж авахын тулд юу хийх үү яах вэ хүүхдүүдэд яаж цааш нь сургаж боловсруулах уу хөгжүүлэх үү хүн шиг хүн болгож амьдралын зөв замд нэг гарын ганцхан хөлийн дөрөөн түргээд нэг зөв замд залчих юмсан гэж одоо хичээж явдаг та. Яг коронавирус тэгж байгаа тэр өөрөө хэллээ шүү дээ. Одоо хятад оронд одоо юм дахнаа сайжруулах зорилгоор маш хэрэгжилж байгаа гэж хэлж байна тийм. За энэ корона гэдэг байгаа вирус чинь өөрөө хүний уушгийн зам амьсгалын зам одоо ахуй зам тий бүхтэр ордог хамгийн түрүүнд уушгийг барьж аваад шууд эсэнд очиод уургийг нь шууд барьж аваад уургийг нь идчихдэг гэсэн үг. Тэгээд уурганд нь үлжиж бөөрийн дутагдлалд оруулаад тэгээд лам болгоч тийм ээ лээ. Тэгэхээр энэ өөрөө пептид бол хүний дархлааг одоо өөрийнх нь эсийг шууд хөгжүүл одоо сэргээгээд тамиржуулаад бэлдэржуулаад за тэгээд тэр гадны биетийг вакуумжуулж барьж авч устгадаг. Тийм учраас пептид хятадын засгийн газар онцлцсан байна пептидийг.
тэр хүмүүстэй одоо хэрэглүүлж байгаа. Дээрээс нь яг өвцөн хүмүүстээр бас хэрэглэж байгаа. За өнөөдөр энд ирснийх би бас ингээд сонирхоод тэгээ бас зарим нэг бүтээгдэхүүнээс өөрөө авторчтой хүмүүс сэтгэлдээ. Тий. Тэгэхээр таны хувьд одоо манай бүтээгдэхүүнийг хэрэглэнэ гэдэг одоо ингэж байгаа нь үнэхээр надад сайхан байна. Тэгээ Монголын маань одоо энэ сайхан ирчүүд тий одоо ирчүүд чинь өөрийгөө хайчдаг шүү дээ. За гэр бүл яах би яах гэж байгаад өөрөө одоо өвдсөн байдаг нэг мэтгэд. Тийм учраас Монголын маань ирчүүд илүү хэрэглээсээ илүү улам одоо ойлгож өөрийгөө одоо тэр хайрлаасаа илүү бусдыг хайрлаж байгаад өөрийгөө хайчаад идэг шүү манай ирчүүд чинь. Тэгэхээр таны хувьд бол үнэхээр таатай байна. Та одоо энийг одоо хэрэглэхэд үнэхээр үр дүнг өөр дээрээ одоо хүний эсийг буцаагаад нөгөө эсийг хүчрэх залуу тэр эсийн хуваагдлыг одоо ихийн хөвлөд ураг бүрэлдэхэд нэг шинээр эс бий болж штэ энэ бий болж шинээр маш эрчимтэй яг тэрийг процессыг бие дотор оруулаад ороод хийдэг. Бид нар энэ одоо хугацаанд одоо ихэс төрсэн цагаас хойш энэ хугацаанд энэ явж явах хугацаанд эс гэмтсэн одоо эрдэс элементээр дутцсан л явж байгаа штэ. Тэрийг буцаагаад хэвэн болгоод өгдөг. Тэр залуу насанд ямар байсан яг тэр хэмжээнд арчдаг. За эргээд одоо 30 таа болно шүү дээ. Болно. Эдисийн хувийн хэмжээнд. За тэгэхээр одоо гоо сайхны эрүүл мэнд одоо тэрний мэдээж эдис сэргээд сайхан болохоор хүн урлам залуу одоо гоё дүр төрхтэй болж байдаг. Намайг одоо 50 настай эмэгтэй хэр хүн итгэдэггүй. За энэ хувьд амнаар төлөвлөгөө одоо өндөрлж байна. Тэгэхээр өнөөдрийн зочноор за Монголын бас юм бид түрүү хэлсэн бас метршгүй, цоцшгүй тий. За их оронж за ийг л нэг юм зөрөгтэй ямар сүрэн гэж эмэгтэй одоо оролцлоо. За энэ эмэгтэй бол одоо юу гэдэг тийм бас газар ус Монгол одоо улсынхаа төлөө тий бас ингээд тэмцээс гадна яг монголчуудаа бас эрүүл энгийн мананд бас зогсоо эрүүл мэндийн сайжруулах гэсэн бас шинэ үйл ажиллагаа эхлүүлж байгаа юм байна. Тэгээ энд бас амжилт хүсье. Тийм баярлалаа. Тэгээд ерөнхийдөө хүн эрүүл байвал улс орн нь одоо бас эзэнтэй байна шүү дээ. Тийм учраас энэ цаг үе бол монголчуудын хувьд бол үнэхээр төгшүүртэй цаг үе байна. Яагаад тэгэхээр илэгний хавдар гэдэг юмар дэлхийд нэг за дотор эрхтний одоо бусад өвчлөлөөрөө дэлхийд дөрөвт за дээрэс нь одоо энэ дэлхийг төгсөөсөн одоо тэр аимшигт вирус бактери гэдэг байгаа ш тэрний одоо яг халуун бүсэд залгаа хил залгаа. За тэгэхээр бид өнөөдөр бие мэдүүл хүн бэлчээрээ мэдүүл мал гэж те бид одоо өнөөдөр бие мэдэж сэргийлж бай одоо энэ айхтар юмнаас хамгаалж ариун цэвэр ахуй хэрэглээгээ ч гэсэн зөв болгож одоо өөрийгөө одоо сэтгэл санаагаа ч гэсэн зөв байлгаж хүний биеийн ерөнхийдөө одоо сэтгэлийн бие чинь 80%, энэ махан бие чинь 20% бие энэ 20% бие маань хоол нойрноос цэнгээ авдаг бол сэтгэлийн бие бол ухаанаас ухамсараас зөв сайхан эрүүл сэтгэлгээнээс авдаг учраас бидний энэ цаг үе энэ хүнд байгаад байгаа энэ бол нийгмийн стресс өөрийн хувь хүний одоо тэр бие гүйцэд болоогүй уур уцаар ихтэй тэр одоо атааж өтөө хорсол тий энийг их агуулснаас их болоод байгаа гэдгийг бас онцлон хэлье. Тэгэхээр одоо бие мэдэж одоо зөв сайхан амьдралын төлөө өөдрөг зөв гэгээлэг одоо урагшаа хөдөлцгөөе монголчуудаа гэж л уриалъя. За баярлалаа. За баярлалаа. Төлөвлөгөө ингээ өндөрлж байна. Хамт олонч шатанда баярлалаа. За өнөөдрийн зочноор Алтан тоомт компани Монгол төлөөлөгч мэмэрсэр амгалангийн мэмэрсэр оролцлоо. Танд баярлалаа. Таны ажил амжилт хүсье. Баярлалаа танд. Монголчууд бүгдээрээ эрүүл саруул байхыг хүсье. За монголчуудын одоо зөвхөн өдөө байг те. Хэмрэн дэшээ байг. За баярлалаа. За баярлалаа танд. Хамтдаа сонсогчдод баярлалаа. Дараагийн өдрийн уулзцаая.